Түүнийг дэлхийн уул уурхайн салбарын доод шатны гол тоглогч гэж үздэг. 1980-ад оны ихэнх үеэс Фридланд олборлолтын салбар дахь хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээгдэхүүн болон эрчим хүчний их үүсвэрийн хөгжүүлэлт, өндөр технологийн туршилт зэрэгт мэргэжсэн байна. Тэрээр Ivanhoe Capital корпорацийг үндэслэгч захирлан юм. Түүний гэр бүл эзэмшдэг энэ компани дэлхийн хөрөнгөний зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинэ зах зээл бий болгоход голлон анхаардаг байна. Мөн Фридланд, Торонто болон Нью-Йоркийн хөрөнгөний биржид бүртгэлтэй Канадын Ivanhoe Mines компанийг 1994 онд байгуулсан байдаг. 1950 онд Чикагод төрсэн тэрээр оюутан байхдаа $100,000 хэрэгт холбогдсон 2 жил шоронд сууж байсан түүхтэй. Хэдийгээр улс төрчийн мэргэжил эзэмшсэн ч Фридланд бизнес тэр тусмаа уул уурхайн салбарт амжилт алдааны аль алийг тулсан. Түүний компани Америкийн нэгдсэн улсад байгальд ихээхэн хор хохирол учруулахад тухайн үеийн ерөнхийлөгч Билл Клинтонтой харилцаа тогтоохын тулд Apple компаниг үүсгэн байгуулагч алдарт Стив Джобсыг зуршлагчийн үүрэг гүйцэтгэхийг хүсч байсан удаатай. Тэрээр Ivanhoe Mines компани CEO-гийн үүргийг гүйцэтгэхийн сацуу Сингапурт төвтэй өөрийн Ivanhoe Capital компанийг удирддаг байна. Түүний гэр бүлийн компани сүүлийн 20 жилд Азийн орнуудад илүүтэй анхаарал хандуулах болжээ. Түүний хөрөнгийг Forbes сэтгүүлээс 2.8 тэрбум гэж мэдээлсэн байна. Тэрээр хэд хэдэн компанид удирдах албан тушаал хашсаар байгаа юм а. Харин Торонтогийн хөрөнгөний бирждээр Ivanhoe Mines-ийн хувьцаа 15%-аар өсч 1341-д хүрсэн нь өнгөрсөн 9-р сараас өнөө хүртэлх хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ онд тус компани хувьцаа 26%-аар унаад байсан. Мөн Ivanhoe компани хөрөнгө оруулагч Rio Tinto оюу толгойд оруулах хөрөнгө оруулалтаа зээл хэлбэрээр өсгөх тухай яригдж байгааг мэдээлсэн. Rio Tinto нийт 1.8 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалтыг Ivanhoe-д хийхээс 1.3 тэрбумыг нь хийхэд байгаа. Үүний сацуу Rio Tinto компани үн болон бусад капиталаа худалдаалж уул уурхайд илүү их хөрөнгө оруулах талаар судалж байгаа юм байна. Хятадын алюминиум корпорац энэ сарын эхээр мэдээлэл хийж нүүрс олборлдог South Gobi Resources компани Ivanhoe-гийн эзэмшилдэх хяналтын багцыг худалдан авахд бэлэн гэдгээ мэдгдсэн. Ivanhoe Mines South Gobi Resources компани 60%-ийг эзэмшдэг бөгөөд энэ нь 935 сая Америк доллараар үнэлэгддэг гинэ. Харин South Gobi Resources компани нүүрс олборлох үйл ажиллагааг засгийн газрын санаачлахаар энэ 7 хоногт түр цуслаад байгааг Bloomberg мэдээлжээ.